Төрийн албаны зөвлөлийн дарга 2025 оны 15 дугаар туршаалаар батлагдсан шинтгэлээр түүжүүлсэн салбар зөвлөл аяны хүрээнд бид иргэдэд сонсож шийдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх чиглэлээр салбар зөвлөлөөс төрийн албаны нөөцт байгаа иргэд болон ихтэй сургуульд суралцж байгаа оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад Монгол төрч ёсны түүхэн уламжлал, төрийн албаны онцлог, бахархал, төрийн албанд ажиллахын давуу талыг сурталчилсан сургалтыг явуулж байна. Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар туршаалаар батлагдсан шинжилгээр түүжилсэн салбар зөвлөл аяныг Дархуул аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. За энэ аяны хүрээнд бид хэд хэдэн ажлыг төлөвлөн зохион байгуулж байгаа. За үүний нэг нь өнөөдөр Оцох хэлбэр сургуулийн 11-ээс 12 дугаар ангийн сурагчдад төрийн албаны түүхэн уламжлал, төрийн албаны шинтгэл, орчин цагийн төрийн алба хэрхэн тогтнож байгаа. За цаашлаад их сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллаж байгаа хүүхдүүдэд төрийн албаны ерөнхий шалгалт болон тусгай шалгалтыг хэрхэн өгөх. За төрийн албанд ажилласнараа төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа хуулийн хүрээнд ямар нийгмийн баталгаагаар хангадаг талаар мэдээллийг салбар зөвлөлөөс зохион байгуулж мэдээлэл өглөө. Энэ удаа Оцох хэлбэр сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад төрийн алба бидний ирээдүйн сэдвээр аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн Алтан Чимэг хэлтгэл тавилаа.